Энэ хичээл дээр бүгдээрээ хэрхэн Revit 2017-г суулгахыг авч үзье. Ингийн тулд та бүхэн Revit 2017 install гэсэн хавц руу ороорой. Уг хавцанд Autodesk Alpha-ийн сайтаас татаж авсан Revit 2017 программын trial хувилбарыг байршуулсан байгаа. Бүгдээрээ 001.002-оор төгссөн Excel файл дээр mouse нэг хоёроор тушаад задлах файлынхаа байршлыг зааж өгөх боломжтой. Өгдмөлөөр энэ нь C-дискний Autodesk хавцанд байршдаг байгаа. Та бүхэн уг файлыг задлахаас өмнө C-дискнийхаа чөлөөт зайг шалгаарай. Хэрвээ ойролцоогоор 12 ГБ-аас бага зайтай байвал C-дискээс суулгах эсвэл Change дээр товшоод байршлыг өөрчилж болох юм. Install маань задарч дууссаны дараа танаас админ эрхийг шаардах болно. Энэ үед та бүхэн Yes дээр товшсноо програмаа суулгаж эхлэх боломжтой байгаа. Хэрвээ уг асуултыг асуухгүй эсвэл та бүхэн санамсаргүй байдлаар No дээр дарсан бол C-дискнийхаа Autodesk хавцны Autodesk Revit 2007 хавц руу ороод Setup Exe дээр mouse нэг өрөөр нуших шаардлагатай гэдгийг анхаараарай. Бүгдээрээ програмаа суулгахаас өмнө нэмэлтээр суулгах боломжтой нэмэлт хэрэгслүүдтэй танилцъя. Ингийн тулд та бүхэн Install Tools and Utilities дээр товшоорой. Тэгээд уг нөхцөлийг зөвшөөрөөд Accept дээр товшоод Next дээр дарж өгөөрэй. Гарч ирэх сонголтуудаас та өөрийн шаардлагыг нийцүүлж сонгох боломжтой байгаа. Жишээ нь танай байгууллага Revit серверийн тусламжтай багаараа хоршиж ажиллахыг хүсвэл уг Revit серверийг байгууллагынхаа сервер компьютер дээр суулгах боломжтой. Уг асуудлыг та бүхэн байгууллагынхаа IT болон серверийн орчинд ажиллах чадвартай хүмүүс даатгах нь тохиромжтой байгаа. Энэ удаа бүгдээрээ эдгээр нэмэлт багцнуудаас аль алийг суулгахыг хүсэхгүй байгаа учраас Back дарж буцаад үндсэн програмаа суулгая. Ингийн тулд Install дээр товшоорой. За тэгээд та бүхэн гарч ирэх харилцаа цонхонд улсаа зааж өгөөд эдгээр нөхцлүүдтэй уншиж танилцаад зөвшөөрөх хэрэгтэй. За тэгээд Next дээр товшоод гарч ирэх харилцаа цонхноос та бүхэн юу суулгахаа зааж өгөх боломжтой байгаа. Бүгдээрээ Autodesk Revit 2017 дээр товшъя. Ингээд бидэнд үндсэн програмаасаа гадна нэмэлт плагин болон өргөтгөлүүдийг сонгож суулгах боломж байна. Та бүхэн Autodesk BIM 360 плагины тусламжтай төслийнхөө багийн гишүүдтэй модулөө хуваалцахыг хүсвэл уг плагиныг суулгах тохиромжтой байгаа. Энэ удаа би 360-ын жигтэй авъя. Учир нь Монголд ашиглаад авах боломж тийм ч өргөн биш. Мөн та бүхэн хорших инженеруудын үйлдвэрлэлийн түвшин загварчлах боломжтой өргөтгөлүүдээс сонгож суулгах боломжтой байгаа. Хэрвээ та архитектор эсвэл конструкцийн инженер болвол уг хоёрын чагтыг авах тохиромжтой гэдгийг анхаараарай. Харин бусад хорших инженеруудын нэг болвол зөвхөн метрик буюу миллиметр нэгжтэй хувилбарыг сонгож өгөөрэй. Imperial нь инч нэгжтэй хувилбар байгаа. За тэгээд та бүхэн уг дисциплин дээр өөрийнхөө ажиллах үндсэн чиглэлийг зааж өгөх боломжтой байгаа. Revit 2017 дээрээс эхлээд өмнө тусдаа гардаг байсан Revit програмууд маань бүгд нэг цогц програм болсон байгаа. Тиймээс та бүхэн өөртөөхөө шаардлагад нийцүүлж суулгахын тулд дисциплин дээр ажиллах чиглэлээ заагаад өгчвөл өөрт шаардлагагүй багжуудыг ажиллах орчноос хасах боломжтой юм. Хэрвээ та архитектор бол architectural, конструкцийн инженер бол structural, цахилгаан холбоо тохиоллын инженер бол electrical, хасын инженер бол mechanical, цибог инженер бол plumbing-ийг сонгох нь тохиромжтой гэдгийг анхаараарай. Энэ удаа би all дээр таарууллаа. Учир нь миний хувьд бүх чиглэлээр ажиллах сонирхолтой байна. Мөн та бүхэн төслөө хадгалах үндсэн байршлыг зааж өгөх боломжтой байгаа. Хүсвэл эдгээр тохиргоог програмаа суулгасныхаа дараа өөрчлөх боломжтой. Дараад нь та бүхэн Revit Content Libraries дээр mouse нэгээ товшоод ухаалаг объектуудын нэгдсэн сангаас сонгож суулгах боломжтой байгаа. Энэ нь танд хаалга, цонх зэрэг архитектурын элементүүд, баган, дам, нуруу зэрэг бүтээцийн элементүүдээс гадна
сараалж радиатор, унтраалга розеток, спринклер сангийн хэрэгслэл гэх мэт объектуудыг загварчлагад тулсан. Тиймээс өөрт шаардлагатай контентуудыг зөв сонгох хэрэгтэй байгаа. Өгөгдмөлөөр үндсэн англи хэлтэй болон бусад англи хэлтэй бүх контентуудыг сонгосон байгаа. Энэ удаа бүгдийнх нь чагтыг авъя. Учир нь эдгээр контентуудыг бүгдийг интернетээс татаж суулгадаг учраас програмаа суулгах хугацаанд маань нөлөөлдөг байгаа. Тиймээс та бүхэн зөвхөн өөрт шаардлагатай контентуудыг сонгохыг зөвлөж байна. Эдгээр контентууд нь улсынхаа онцлог цаг уураас хамаарат хоорондоо бага зэрэг зөрүүтэй байдаг. Хэрвээ та ямар улсын контент сонгохоо мэдэхгүй байвал би танд US Metric United Kingdom-ыг сонгохыг зөвлөж байна. Хэрвээ та бүхэн олон тооны контентыг сонгосон бол default content дээр сонгосон контентуудынхаа алийг нь үндсэн контентоор ашиглахаа зааж боломжтой байгаа гэдгийг анхаараарай. Энэ удаа би бүгдийнх нь чагтыг авлаа. Учир нь эдгээр контентуудыг аль хэдийн татаад автсан байгаа. Харин shared components дээр Autodesk-ийн зүгээс эрхлэн гаргадаг програмуудын дунд ашиглах боломжтой материалын нэгдсэн сан байна. Эдгээр нэгдсэн сан нь таныг CAD, Max зэрэг Autodesk-ийн бусад програмуудыг суулгахад суусан байх магадлалтай. Энэ удаа би аль хэдийн суулгацсан байгаа учраас надад суулгах эсхийг заах боломж алга. За тэгээд бүгдээрээ install дээр товшсноор таны сонгосон утгуудаас хамаарат энд хийгдэх нийт процессын маань тоо өөр байх болно гэдгийг анхаараарай.